Тэгэхээр бидний тамирчдын хувьд хамаг сайн тоглох уу муу тоглох уу гэдэг нь зөвхөн бидний гарт л байгаа гэсэн үг гэж байна. Нөхцөл байдал бол одоо хангалттай сайн гэж бодож байна. Одоо яг одоогийн нөхцөл байдал бүгд бэртэл гэмтэлгүй. Тэгээд яг үндсэн манай 25 тоглогч 21 бэлэн байна. Тэгэхээр яг багийн хувьд бол 100% байгаа л гэж бодож байна. За миний яг анх сонгож авсан тамирчид маань болохоор сонгож авсан тамирчдаасаа яг талбайд гарна гэж бодож исэн бүх тамирчид л өнөөдөр талбайд гарах чинь. Тэгэхээр бол бүрэлдэхүүний талбайд гарах бүрэлдэхүүний хувьд бол хамгийн байж болох сайн хөлбөрөөл гаргаж ийн гэж үзэж байна. Тоглолт бол биднээс шалтгаална. Бид нар эхнээсээ талбай дээр сахилга баттай тэгээд яг өөрсдийнхөө үүргийг биелүүлээд тоглолтын хэмнэлийг өөрсдөө өдөртөж явж чадах юм бол биднэрт амархан тоглолт болно. Хэрвээ ямар нэгэн байдлаар сахилга батгүй жоохон хайн хандах юм бол биднэрт маш хүн тоглолт болно. Тэгэхээр бидний тамирчдын хувьд хамаг сайн тоглох уу муу тоглох уу гэдэг нь зөвхөн бидний гарт л байгаа гэсэн үг гэж дүгнж байгаа. Тийм болохоор бид нар өөрсдөө хийх хэрэгтэй. Тоглолтын өмнө ч гэсэн би сайн захиж гаргана. Тэгээ өчигдөрч бас нэлээд бэлтгэл дээрээ хэлсэн. Энэ хүлээж авах бах гэж бодож байна. Тэ хүлэн бөгөөл хүлэн өгчөөс талбай дээр яаж ирж магадгүй. Тийм ээ. Тэгээд тэрвээ ямар нэгэн буруугаар ирэх юм бол бас нөөц төлөвлөгөө гэсэн.